За нутгийн зуун олондоо түүхт 90 жилийн ой мэндийг дэвшүүлье. За манай залуучуудын шин тэмүүлэл клубын зүгээс бас энэ бүх челленж гэсэн ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад сурч байгаа дүүнертэй бид нар ном эрдэм түгээх ийм ажил оролцож байгаа баяртай байна. За юун түрүүнд бидний үүсгэн байгуулж бас миний сүүлийн 10 жил тэргүүлж байгаа тод номын гэрэл төвөөс бид нар дүүнертэй бас ойр судлалын номын сангийн 50 зураг номыг энэ жил дахин хэвлүүлж бүх сумын дунд сургуулиудын номын санд хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байсантай энэ бүх челленжийн арга хэмжээд авчиж байгаад баяртай байна. За ойр судлалын номын сан маань энэ жил 50 дугаар гарах ёстой. Тэгэхээр энэ 50 дугаарыг бид нар сургууль болгонд хүргэнэ гэсэн ийм зорилготой ажиллаж байна. За сүүлд гарсан номуудаас харахад ерөнхийдөө ийм 50 бодууд маань иймэрхүү харагдана. За өнөөдрийн энэ бүх челленжийг миний хувийн номын сангаас дэмжиж ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд маань бас түүх урлаг соёлдоо хайртай байгаасаа судлаасаа сонирхсон уншаасаа гэсэн үднээс за энэ хятад ард улс Орос Монголын ойрдуудын аман зохиол энэ тайлбар тойл зүүр цэцэн үгийн ийм цомрлог бийг мөн халимаг ардын аман зохиолын дээжис гэсэн ийм ном мөн язгуурын монголчуудын ялангуяа ойрд монголчуудын соёлын өв болсон жангар туйлын 1-2 дугаар бит гэсэн ийм 4 номыг хандуулж байна. За бүх челленжид нэгтгэхийг бүх ном дээдэлдэг цагаан үйлстэй бүх хүмүүст уриалж байна. Миний хувьд бүх челленжид хамаг Монголын нэртэй жүжигчин Монгол улсын гавьяа жүжигчин Самундын Жавхлан, Монгол улсын арслан Батчаарлын Гамбат, за Маск продакшны захирал Пунсхийн Эрдэнэ зам нарыг уриалан дуудаж байна. Бүх челленжтэй нэгтгэцгээе.